За үзэгчдээ бид энэ өдрийн 3 дахь зочинтойгоо ярилцахад бэлэн болсон байна. Манай студид санхүү эдийн засгийн их сургуулийн захирал Мөнх баяр хүрэлцэн ирсэн байна. Өдрийн төргий танд. Өдрийн төргий. За таныг бас өнөөдөр зочноор урьсан шалтгаан бол ер нь одоо энэ их сургуулийн буюу энэ дээд боловсролын байгууллагын хөгжил ер нь хэрхэн яаж явж байгаа. Тэр дундаа санхүү эдийн засгийн их сургууль өнөөдөр бас яг энэ одоо банк санхүүгийн салбарт энэ салбарт бас боловсон хүчин бэлтгэхтэй юун дээр анхаарч байгаа гэдэг юм. Энэ чиглэлээр бас ярихаар урьсан л да. Тэгэхээр санхүү эдийн засгийн их сургуулийн одоо сургалтын бодлогын тухай би эхлээд асуумаар байна. За ер нь бол одоо юу гэдгийг их сургуулиуд бол ингээд дотроо яг нарийн одоо чиглэсэн чиглэлийн одоо их сургууль байхаараа бас үйл ажиллагаанууд арай өөр байдаг болов уу гэж бодож байна л да. Тэгээ олон салбар биш санхүү эдийн засгийн их сургуулиуд яг л санхүү эдийн засгийн одоо салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг учраас бас бодлогын хувьд ч тэр сургалтын одоо менежментийн хувьд ч бас их тийм өөр арга барилтай байдаг болов уу гэж бодож байна. Тийм. Тэгэхээр санхүү эдийн засгийн их сургууль бол дижээр 100 гаруй жилийн түүхтэй. Тэгээд Монгол улсын санхүү эдийн засгийн салбарын одоо мэргэжилтнүүдийг бэлдэж ирсэн ийм уламжлалтай сургууль. Нөгөө талаас орчин үеийн их сургууль болохынхоо хувьд бид бүхэн бас энэ өөрсдийнхөө ирээдүйн одоо стратегийн төлөвлөгөөг бол өнгөрсөн жил гаргаад 10 жилийн хугацаанд их сургуулийнхаа бизнес моделийг бол өөрчлөхөөр ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ одоо бидний шин тавигдж байгаа зорилго бол олон улсын их сургуулиуд ямар хэлбэрээр ажиллаж байгаа юм бэ гэдэг дээр тулгуурлаж гаргасан юм модель байна. Тийм. Тэгэхээр өнөөдөр бол бид бүхэн бас энэ их дээд сургуулиудыг ер нь одоо ижилхэн гэж бас ойлгоод байна л да нийтээрээ. Тэгэхээр их сургуулиуд бол нийгэмдээ одоо улс орондоо гүйцэтгэх үүргийнхаа хувьд бас тодорхой төрлүүдэд бол хуваагддаг. Тэгээд жишээлбэл одоо уламжилт хэлбэрийн их сургуулиуд гэх юм уу төрөөс одоо тодорхой одоо дэмжлэгтэйгээр заашгүй одоо бэлтгэх ёстой мэрэгжилтнийг бэлддэг, заашгүй одоо хийж явах ёстой судалгаа эрдэм шинжилгээний ажлуудыг хийж явах ёстой ийм сургуулиуд байдаг. Энэ сургуулиуд ихэвчлэн төрийн сургуулиуд байдаг. За мөн одоо улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулдаг, экспорт хийдэг, боловсролыг экспортлдог, одоо боловсролыг одоо чөлөө зах зээлийн хэлбэрээр явуулдаг их сургуулиуд бас байдаг. За зарим сургуулиуд бол ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ гэхээр төр хувийн хвшлийг хооронд нь холбож өгдөг. За өнөөдөр бол бизнесүүд маань тулгамдсан маш их олон асуудлууд байдаг. Бизнес өөрөө гараад энэ асуудлуудаа тайлбарлах, таниулах гэхээр энэ бизнес өөрийнхөө эрх ашигын төлөө ярьж ийн, ашиг олох гээд ийм тайлбар хийж ийн гэсэн юм ойлгоц байдаг. Гэтэл өөрөө нийгмийн эдийн засгийн ямар нэгэн асуудлыг шийдэл тэр хүнд байж идэг. Тэгээ ингээд төр хувийн хвшил хоорондоо бас ойлголцдоггүй тал байна. Энэ бол олон улсад бас байдаг л үзэгдэл. Тэгэхээр энд нь хооронд нь холбож өгдөг төр хувийн хвшил одоо эрдэм шинжилгээний байгууллагуудын ийм хамтарсан загвар хөгжүүлдэг ийм их сургуулиуд байдаг. Тэгээ энэ их сургуулийг бол ерөнхийдөө антрепренер их сургууль гэж нэрлэж байгаа. Тэгээ санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд бол уламжилт одоо санхүү эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэн бэлддэг байсан одоо боловсролын байгууллагаас олон улсын түвшний антрепренер их сургууль руу шилжихээр ингээд шилжилтээ хийж явж байна гэсэн. Антрепренер их сургууль гэхээр бас яг сайн ойлголт байхгүй байгаа юм л да. Хүмүүсийн хувьд энэ нэршил бол цоошин сонсогч. За яг антрепренер гэдэг энэ нөгөө манлайллын хувьд ч тийм үү ингээд агуулгын хувьд бол ойлгоод байдаг. Гэтэл яг их сургууль өөрөө юм байна гэдэг нь яг ямар хөө чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Тэгэхээр антрепренер хүн гэвэл одоо ямар нэгэн асуудлыг барьж аваад тэрнийгээ шийдээд боломж олгоод ингээд өөрийнхөө бизнесийг хөгжүүлээд ингээд авч явдаг ийм хүн байдаг бол их сургуулийн хувьд бол нийгэм эдийн засгийнхаа томоохон асуудлуудыг барьж авч тэрэн дээр нь одоо шийдэл гарц гаргалгаа хайдаг. Энийг хийхдээ системийнхаа хувьд буюу одоо өөрийнхөө нийт одоо эрдэмтэн багш нар, оюутнууд, төгсөгчд за тэгээд мөн хамтын ажиллагааныхаа энэ одоо загвар дээр суурилж хийдэг. Нэгэсэндээ одоо том одоо системээрээ тодорхой том асуудлууд дээр төвлөрч ажилладаг их сургуулийг хэлж байгаа. Одоо тэнд анализ юм гэсэн үг. Нэг талаас судалгаа хийн ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн үг байна шүү тийм. Ер нь бол одоо ингээд антрепренер их сургуулийн бас нэг одоо үйл ажиллагаа явуулдаг хэв шинж нь бол одоо салбар дундын ийм загвараар ажилладаг гэж байна. Тэгээ салбар дундын гэдэг нь бол бас л одоо орчин үеийн хандлага. Одоо шинжлэх ухаанд бол тодорхой нэг шинжлэх ухааны өнцгөр юм уу те нэг талаас нь асуудлыг тайлбарлахад бол хэцүү болцсон. Тийм учраас маш олон янзын шинжлэх ухааны огтлцол дээр асуудлуудаа одоо шийдлийг хайдаг ийм одоо хандлага руу бол чиглэлсэн баг. Тэгээ тийм учраас бид бүхэн бас 2019 онд Монгол улсад анх удаа салбар дундын судлалын ийм тэнхэн байгуулсан.
Тэгээ энэ тэнхмийнхаа хүрээнд бол бид нар энэ салбар дундын судалгаа гэдэг юмыг хөгжүүлье. За мөн салбар дундын хөтөлбөрүүдийг хөгжүүлэх ийм зорилго тавиад ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээж санхүү эдийн засгийн их сургууль гэдэг утгаараа бид бүхний хийж байгаа одоо судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд санхүүгийнхаа салбар дээр нэгдүгээр төвлөрдөг. Хоёрдугаарт улс орны эдийн засгийн одоо ач холбогдолтой салбарууд болох хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх мэтлэнгээр одоо ингээд бусад салбарууд дээр бид нар бас төвлөрч ажиллаж байгаа. Тэгэхээр санхүү эдийн засгийн их сургууль хөдөө аж ахуйн салбарын судалгаа хийдэг, тэр салбар дээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажилладаг гэсэн. Тэгэхээр энэ чиглэлээрээ бид бүхэн бас хөдөө аж ахуйн болон инженер технологийн салбарын эрдэмтдийг өөрийнхөө салбар дундын одоо тэр бүтц рүү урьж авчираад зарим хүмүүс бол бид нартай гэрээгээр ингээд ажиллаж байгаа. Тэгээд энэ чиглэлээрээ сургалт судалгааны ажлууд хийж байгаа. За салбар дундын хөтөлбөрүүд гэх юм бол бас л адилхан ер нь бол нийгмийн эдийн засгийн хэрэгцээ шаардлага төр тулгуурласан хөтөлбөрүүд байгаа. Жишээлбэл би ганц нэг хөтөлбөрүүдийг бас дурдъя гэж бодож байна. Тэгэхээр манай дээр бол худалдааны мэрэгжилтнүүдийг бол Монгол улсад маш ихээр бэлддэг юм байна. Гэхдээ экспортын мэрэгжилтэн бэлддэг юм байна. Тэгэхээр бид нар чи экспортод гарна гэдээ яриад байгаа шүү дээ. Улсаараа экспорт хийдэг болъё, экспортоо дэмжиж гэж ярьж байгаа боловч яг зах зээлээ ойлгодог, тэр зах зээлийн судалдаг, тэр стандартыг мэддэг, тэнд нь аваачаад бүтээгдэхүүн үйлчлэгээ борлуулах тийм мэрэгжилтнүүд өнөөдөр байхгүй байна. Тийм учраас экспортын мэрэгжилтнүүдийг бэлдъя гэж ийм хөтөлбөр гаргасан. За мөн одоо байгаль орчны мэрэгжилтнүүдийг бид нар маш олон жил бэлдсэн юм байна. Гэхдээ байгаль орчны мэрэгжилтнүүдийг зөвхөн ингээд хамгаалдаг талаас нь бэлтжижээ. Тэгэхээр манай байгаль орчны бодлого бол хамгаалдаг бодлого юм шиг. Тэгвэл хамгаална гэдэг нь цаанаа хашаалаад тэгээд магадгүй хашаалсныхаа ардуур хулгайлагдах аюултай. Гэтэл энийг эсэргээрээ ашиглангаа хамгаалах. Тэр байгалийнхаа нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулангаа хамгаалах ийм боломжууд бол байдаг. Бид нар жил болгон маш их олон одоо ашиглаж болох одоо тэр сайхан нөөцүүдээ хамгаалж байгаа нэрийдлэр ашиглахгүй ингээд хагдруулаад унгаагаад үр ашиггүй болгодог. Тэрний оронд тэрнийг хамгаалаад эзэнтэй байлгаад тэр тухайн орон нутагт амьдарч байгаа хүмүүс нь тэрнийг ашиглаад явах нь илүү одоо хамгаалах талдаач тэр эдийн засгийнхаа талдаач тэр аль алинд нь давуу тал үр өгөөчтэй байна. Нэрэл одоо юу гэдгийг Монгол улсад бүхий салбарт одоо нийгэм эдийн засагтай ер нь холбогдож шүү дээ. Ер нь эдийн засаг санхүүгийн салбартай холбогдохгүй бизнес салбар гэж ер нь бол байхгүй тий. Тэгэхээр та түрүүний салбар дундын ингээд ярьж шүү дээ. Одоо юу гэдгийг байгаль орчны ч юм уу ингээд өөр бусад салбарыг бизнесийн санхүүгийн ингээд чиглэлтэйгээ сургуулийнхаа одоо бодлого үйл ажиллагаатай ингээд уяад эхэлчихээр энэ өөрөө одоо бус сургуулиудтай хамтын ажиллагаа маягаар явах юм уу? Эсвэл салбарын хүмүүс нэрж хичээл заах юм уу? Эсвэл хамтарч ажиллах юм уу? Яг энэ нь одоо юу гэдгийг процесс нь ч юм уу бодлого нь ер нь яг ямархуу байдлаар явах юм бол эсвэл одоо санхүү эдийн засгийн их сургууль дахиад давхар одоо юу гэдгийг байгаль орчны баг санхүү эдийн засаг гэсэн ийм анги шинээр нэгдэж явах юм уу? Энэ дээр та нэг тодорхойлж тэгэхээр түрүү хэлсэн нөгөө салбар дундын судлалын юм бүтц байгуулсан гэдэг. Тэр бүтц дээрээ бид нар бас энэ хөдөө аж ахуйн чиглэлийн байгаль орчны инженер технологи эрдэмтдийг ураад одоо манай бүтцэд бол аль хэдийн одоо биологийн ч гэдэг юм уу хөдөө аж ахуйн байгалийн ухааны за инженер технологи эрдэмтэд аль хэзээний манад ажиллаад эхэлсэн байна. Нөгөө талаасаа бид бүхэн бас зөвхөн одоо манай дээр одоо үндсэн ажиллах төдийгүй гэрээтэй байдлаар бид нар бас бусад их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтдтэй бас хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол хамтын ажиллагааны хэлбэрээр бол одоо явж байна. Цаашдаа бид бүхэн UFE буюу одоо манай сургуулийн англи нэрний товчлол UFE хамтын их сургууль гэсэн ийм төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийнхаа хүрээнд бол бид нар өнөөдрийн байдлаар ямар ч үсэн нийгмийн ухааны нэг сургуулийг бол өөрийнхөө үйл ажиллагаанд ингээд хамтрахаар тохирчихсан байна. Цаашдаа бид бүхэн бас инженер технологийн ангаах ухааны чиглэлийн сургуулиудыг бол хамтарч ажиллахыг урьж байгаа. Тэгээ энэ дашрамд бас одоо ийм сонирхолтой улс орны нийгэм эдийн засагт тодорхой үнцнийг бүтээх ийм зорилготой их сургуулиуд байвал бас манай сургуультай ингээд хамтраад манай энэ хамтын их сургуулийн модельд ороод ажиллахыг бас урьж байгаа. Яг энэ бодлого хэрэгжснээр оюутнуудад суралцагчдад ер нь ямар давуу байдал бий болох юм бол миний одоо ингээд анзаарч байгаагаар одоо юу гэдэг бид нар мэрэгчлээ сонгоол ингээд ороод ирдэг шүү дээ. Одоо санхүү эдийн засгийн сургууль би ер нь одоо юу гэдгийг энэ санхүү эдийн засгийн чиглэлээр ер нь ажиллаж амьдрах юм байна. Би энэ сонирхолтой байна гэдээ ороод ирдэг. Тэгэхээр ороод ирсэн оюутнууд дахиад сонголт хийх ийм боломж үүсэж байна гэж ойлгож байна зүг үү? Тий, ер нь бол одоо манай оюутнууд илүү бодит салбартаагаа ойрхон болох боломжтой байна л гэсэн үг. Тэгэхээр бидний хийж байгаа судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд бол тодорхой юм салбаруудтай
холбогдоод уягдаад эхлэхээр оюутнууд маань бас тэр бодит салбар дээр хийсэн судалгаа эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр суралцах, мөн тэрэнд өөрсдөө оролцоод бас мэдлэг бүтээх үйл ажиллагаагаа хөгжүүлэх юм боломжтой болж байна л гэж. Санхүү эдийн засгийн их сургууль бас суралцж явах хугацаанд бизнес загвараа одоо гаргаад тэрийгэ хөгжүүлээд одоо бизнес хийхэд бэлэн болоод юм уу эсвэл бизнесээ эхлүүлчихэд ингээд төгсөх боломжтой ийм одоо хөтөлбөрүүдийг сургалтандаа хамруулад ингээд хэрэгжүүлээд явж байгаа гэсэн л дээ. Тэгэхээр энэ талаар та мэдээлэл өгөх. Тийм. Тэгэхээр бас антрепренер их сургуулийн бас нэг онцлог нь одоо ажлын байр хайгчдыг биш, ажил олгогчдыг төрүүлнэ. Баялаг бүтээгчнийг төрүүлнэ гэсэн ийм бас бодлого байдаг. Тэгээд тэр хүрээндээ бид бүхэн бакалаврын болон магистрийн түвшинд entrepreneurship гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ хөтөлбөр маань харьцангуй одоо уламжилт одоо хөтөлбөрүүдээс бол арай ялгаатай. Ер нь боловсролын хөтөлбөрүүдийг бол дотор нь одоо нийтэд зориулсан боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр, яг тодорхой шинжилгээ ухааныг илүү нарийн гүнзгийрүүлэх судлах чиглэлээр хөтөлбөр, за мөн одоо авиастнуудыг хөгжүүлэх онцлог одоо уяат хөтөлбөр байдлаар янз бүрийн хэлбэрээр хөгжүүлдэг л дээ. Тэгэхээр бид нар тэр авиастнуудыг хөгжүүлэх онцлог entrepreneurship хөтөлбөрийг гаргаад жишээлбэл бакалаврын түвшинд тэр хүүхдүүд энэ жил одоо элсээд 3 жилийн хугацаанд суралцахдаа өөрсдийн бизнесээ бий болгоод одоо тэр бизнесээ одоо боожуулаад бэлэн болоод одоо амьдралтаа гарнаа гэсэн үг. Тэгэхээр бид бүхэн бол өнгөрсөн хавар бас энэ мастрын хөтөлбөрийнхөө бизнесүүдийн нээлтийг хавар 4 сард хийсэн. Ингээд жил болгон бизнесүүд төгсөгдөг. Одоо хүн төгсгөх биш, бизнесийг боожуулаад төгсөгдөг ийм хэлбэрлэг байна. Тэр амжилттай байсан гэж та бодож байна хамгийн ихний одоо эхний туршилт хийгээд манай одоо өнгөрсөн жилд бол бид нар нэг магистрийн хөтөлбөрийн төгсөгчнөөс нэг 10 одоо бизнесийн одоо нээлтийг хийсэн байгаа. Сая хавар. Тэгэхээр гих мэтлэнгээр ингээд цаашаа үргэлжлээ явна. Мэдээж бизнесүүдэд төгсгсөн бизнесүүдэд бол хаяхгүй үргэлж одоо сургуультайгаа холбогдоод дараачийн төвшөнд хөгжүүлэх, өргөжүүлэх, гадны зах зээл рүү гарахад нь сургуультаас зөвлөгөө аваад хамтраад дараачийнхаа үеийн оюутнуудтай нийлээд ингээд ажиллах боломжийг бүрдүүлж байгаа. Олон улсын бас их сургуулийн одоо эренбийг тодорхойлдог судалгаанууд байдаг л да. Энэ судалгаанд жишээлбэл санхүү эдийн засгийн их сургууль эдгээр ер нь эренблэгдэж байгаа юм. Жил болгон ингээл гардаг штэ тий. Тэгэхээр энэ дээр ер нь энэ эренбээс ер нь Монголын боловсролын систем хэр сайн явж байгаа юм бэ? Хэр одоо юу гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар явж байгаа юм бэ гэдгийг харах боломжтой байдаг. Тэгээ ер нь одоо олон улсын боловсролын дээд боловсролын байгууллагуудыг эрэм тогтоодог 3 үндсэн байгууллага байдаг л да. Тэгээ тэр одоо байгууллагууд бол өөрсдийнхөө одоо шалгууруудаар эрэм тогтоодог. Гэхдээ ер нь сүүлийн үед нэг ийм хандлага дээд боловсролд гарч ирээд байгаа. Тэр нь юу гэхээр ихтэй сургуулиуд олон гадаад оюутантай, олон одоо эрдэмтэнтэй, тэр нь одоо эрдэм шинжилгээнийхээ бүтээлийг олон улсын судалгаануудад нийтлүүлсэн байх нь чухал юм уу? Эсвэл их сургууль үнэхээр хүчтэй одоо потенциалтай бол тэр одоо боломжоо нийгэмдээ хэр зориулдаг юм бэ гэдэг асуудлыг сүүлийн үед их орцоор тавьж байгаа. Тэгээ тэр утгаараа бол энэ яг түрүүний ярьсан тэр 3 эрэм тогтоодог байгууллагын нэг болох Times Higher Education гэдэг байгууллага нийгэмдээ нөлөө үзүүлж байгаа эрэм одоо байдлаар нь их сургуулиудыг эренбэлдэг ийм эренбийн шин тогтолцоо гаргаж ирсэн. Тэгээ энэ эренбээр бол яг үхээр цаа том утгаараа бол их сургуулиуд өөрөө доктортой хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгаа юм бэ гэдгээр нь үнэлдэг юм. Тэгээ энэ эренбэд санхүү эдийн засгийн их сургууль анх удаа одоо бас Монгол улсаас энэ эренбийн шалгаруулалтанд оролцоод бас 800-аас 1000 гэсэн ангилд буюу 863-т одоо бас эрен сургуулиас ийм одоо юу байдаг. Тэгээд тэн дээр бол маш олон одоо сургуулиуд бол ханддаг. Тэр сургуулиудаа шалгуур хангасны нь бол хүлээн зөвшөөрөөд эренбэндээ оруулдаг ийм юу байна. За бидний ярилцах цаг дууссан байна. Тэгээд та бүхний ажилд амжилт хүсье. Их одоо олон сонирхолтой шинэ мэдээллүүдийг авлаа гэж бодож байна. Дээрээс нь санхүү эдийн засгийн их сургууль яг нь Монгол улстай боловсролын салбартаа ингээд шинжил өөрчлөлт хийгээд түүчэн болоод явж байгаад бас их баяртай. Баярлалаа танд. Баярлалаа. За ирэх үзэгчдээ бид нийслэлийн хангаар дордон санхүү эдийн засгийн их сургуулийн захирал Мөнх баяртай ярилцлаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Хөтөлбөрөөс